Шатхууны онцгой албан татвар нэмэгдснээс болж өнгөрсөн 2-7 хоногийн хугацаанд хомсдол үсэж үр дүнд нь ард түмэн аргаа барж засгийн газар шатхуун импортлогчдод найр тавьснаар энэ бойкот өндөрлөв. Шалтгаан нь мэдээж олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдахдаа онцгой албан татвараа нэмэх тохиролцоонд хүрсэнтэй холбоотой. За дээрэс нь хувь хүний орлогын албан татварын нэмэгдлийг ч мөн олон нийт эсэргүүцсээр байгаа. Энэ татварыг хуучин хэмжээнд нь хүргэх яриа хэлэлцээр өнөөдөр албан ёсоор эхэллээ. За харин нааштай үр дүнд хүрч чадах уу? Сангийн сайдын хэлснээр бол бид татварын хуулиа өөрчлөхөөр ярилцаж байгаа талаар дурдсан юм а. Ингээд би нэг татварын хуулиар одоо ерөнхий сайд одоо хөрсгийн одоо өгсөн чиглэлийн дагуу одоо сангийн аам татварын хууль орчныг одоо өөрчлөх чиглэлээр ажиллаж байгаа. 3 хуулийн дээр өөрчлөлт оруулж байгаа. Татварын ерөнхий хууль, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, хүн амын орлогын албан татварын тухай хууль гэсэн энэ 3 хуулийг өөрчлөх чиглэлээр ажиллаж байгаа. Өнөөдөр ичсэн нас олон улсын валютын сантаа эргээд ингээд уулзлууд эхэлж штэ. Тэгэхээр энэ татвар дээр бол харилцан ойлголцох гэж бид нар харж байгаа. Тэгээд одоо хичнээн хэлүүлж, шаардаж, шахуулж одоо нэг ажил гаргадаг. Өчигдөр одоо харин 92-80 энэ бензиний онцгой албан татварыг тэглэх шийдвэр гаргасан юм байна. Тэгэхээр өнөөдөр тэр олон улсын валютын сангийнх нь одоо холбогдох хүмүүсүүд ирсэн бол энэ асуудлыг ярих үстэй гэж ингэж бодож байна. За анх олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдахад макро эдийн засгийн үзүүлэлт өнөөдөр ямар хэмжээнд байх вэ гэдэг төсөөллөөс бодит эдийн засгийн үзүүлэлтүүд өндөр гарлаа. За иймээс хэлэлцээрийн хүрээнд нааштай үр дүн гарах боломжтой. Хэлэлцээр өнөөдөр маргааш гэсэн 2 өдөр үргэлжлэнэ гэдгийг зарим их сурвалжууд хэлж байна. Монгол Ардын намын өдөр дах зөвлөл болоод бүлгийн зүгээс татварын талаар ямар нэгэн зохицуулалт хий гэдгийг албан ёсоор мэдэгдэг байгаа гинэ.